Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасдаг дөрвөн тохиолдол байдгийн нэг нь хоригдсон нөхцлөөр урсгал сөрөх. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрм 11-3 эсэргүүцлэгөнтэй 2-1-ээр зуршдаг замд гүйцэж төрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сүрхийг хоригдно. 11-4 эсэргүүцлэгөнтэй 3-1-ээр зуршдаг замын дунд игнээ сөрөг хөдөлгөөнтэй бол уг игнээ зөвхөн гүйцэж төрүүлэх, саадыг тойрон гарах, зүүн гарт тиш буюу буцаж ирэхийн тулд орохыг зөвшөөрөх бөгөөд түүний зүүн гартлын игнээнд урсгал сүрхийг хоригдно. 11-5 эсэргүүцлэгөнтэй 4 буюу түүнээс олон игнээгээр зуршдаг зам эсрэг урсгал сүрхийг хоригдно. Хоригдсон нөхцлөөр урсгал сөрсөн тохиолдолд жолооч шиг Монгол Улсын зөрчлийн тухай хуулийн 14-ийн 7-гийн 30 зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж 51 жив 50,000 төгрөгөөр торгох хуулийн зохицуулттай.